Мэдээ үргэлжилж байна. Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Мөнх Эрдэнэ сонгуулийн дэнжингийн асуудлаар өнгөрсөн сарын 10-ны өдөр хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хүргэж байсан. Тэрээр ардчилсан намаас улсын хурлын сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа 100 гаруй хүн 100 сая төгрөгөө намдаа тушаасан. Гэвч 200 сая төгрөг төлөхийг намын дарга шаардсныг эсэргүүцэж байгаагаа энэ үеэр мэдгдсэн. Тэгвэл яг энэ асуудлыг нотлох нууц бичлэг өнгөрсөн 7 хоногт олон нийтийн сүлжээнд цацагдж иргэдийн шүүмжлэлд өртөд байгаа юм а. Ингээд үзэгчдэд энэхүү бичлэгийн хэсгээс хүргэе. Чи одоо мөнгө гэдэг нь альтаан байгаа юм дөө. Альтаан байгаа чинь. Чи дандаа ингэж нэг өсчих айлын уятаа хошиг. Яасан өнгөрөө юм бэ чи одоо? Захын залууд чи нам цохол ш гэрээ мөрөө. Бодлого төстэй. Гүнтгийн дэж одлоо томдоо юм байна. Захын цогцтой. Дайр бодлоо чи яах гэдэг юм бэ шүү. Тэр юм яа яваа шүү. Чамтай ярмаар байна. Гарч. Үгүй төлсөн. Гарч энэ чиний суух ээлж тул биш. Өтө тааргах батлах гэж. Өөгүй чамаа каач бишэхгүй заа. Өөрөө тэр торгоо олоод торгоо ишүүд дэмжлэг аваад дэвшцаа. Би нэг дэвшүүлэх юм биш заа. Шийшээ дуртагаа тийм очоод дэвшгүй чи. Очоод дэвшгүй чи. Битүү. Хоёулаа байна гол үзье. Чи яах вэ? Дэвшилтэй чи яах вэ? Гэрээгийн дээр авчихгүй. Хатын баахгүй чи бүгд уцаа. Чи дуугаа чи заадаг юм дуугаа чи. Гэрээг үгүй чамаар заадахгүй заа. Гэрээнтэй ч түн байхгүй заа. Гэрээ үе шаттайгаар төлөгдсөн байгаа. Тэр хүмүүс байгаа юу? Үгүй тэгээд тэр үе шаттаа гэдэг чи үгүй юм. Энэ дунд шатны намын дээр сонгуулийн хурлаар Уучтаа чи араа над бодлоо шууд бойлт юм байдаг. Бай гэрэг авчих та. Чамд харуулахгүй. Гэрээндээ заахгүй. Яах гэдэг юм чи? Таны шунтыг байж шүү. Бош уучлаарай. Би нараас чи нэг төгрөг авахгүй заа. Та чи гэр бүлийн нам болгоцсон шүү та. Энэ талаар хэлэхэд хэллээ шүү дээ. 4 сарын 5-ны дотор дончтны намын байгууллага нэг дэвш нартайгаа тоглолцоо. Тогтоосон жишээгөө саналаа ирүүлээ гэдэг хэлсэн. Танаа тэр Баян аймаг чинь 400 сая тогтооно, 200 сая тогтооно. Танаа дончтны нам нэг дэвш гэдгээс хүмүүсийн хоорондын тогтолцоо шалтгаан. Түр намаас нэг аваад тэрийг тогтооход бид нар үндэсний бодлогоор энэ баталгаажуулаад өгөө гэж өөр юу ярих вэ?